Цаана Facebook пэйж дээр төлбөртэй сурчлагаа хийх модуль хичээлийн маань ээлжид хичээл хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн хичээлээр бид нар Get More Leads буюу промот төрлийн сурчлагаанаас хэрэглэгчийн орсголыг татаж оруулж ирэх. За энэ дээрээ хэрэглэгчийн орсголыг татаж оруулж ирэнгаа хэрэглэгчийн талаарх мэдээллийн бүртгэлийг авах зорилготой сурчлагын төрлийг дэлгэрэнгүй үзнэ. За промот сурчлагынхаа төрөл дээрээ ороод промот дээрээ дарчна. За промот дээр дарангууд энэ цонх маань гарч ирнэ. Get More Leads дээрээ дарчна. За тэгэхээр үндсэндээ тухайн сурчлагыг авах хэлбэр маань тохиргоо хэсэг энэ дээр харагдаж байна. За энэ дээр бид нар тухайн хэрэглэгчийн талаарх мэдээллийг бөглөх хэсэг маань лист дээр энд байна. За энэ дээр одоо тухайн форм буюу хэрэглэгчийн талаарх мэдээлэл авах хүснэгтийн маань гарчгийг оруулж өгнө. За энэ дээр жишээ нь form name гэх юм бол юу байж болох вэ гэхээр бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх санал асуулга гэд биччихье. Бүтээгдэхүүний санал асуулга. За тэгээ энэ дээр бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх санал асуулга. За тэгээ бүтээгдэхүүний каталогийн талаарх сэтгэл ханамж. За мөн ажлын байрны зар гэх мэтчлэн мэдээллүүдийг бид нар оруулна гэж ярьсан тийм ээ. За формын нэр маань үндсэндээ бүтээгдэхүүний санал асуулгыг оруулж байгаа. За тэгээд тухайн формынхоо текстүүдийг хэрхэн харагдах талаар сонголтоо хийнэ. За энэ текстийн толгой гарчиг нь тухайн тексттэй холбоотой асуултууд нь. За нэг бүтээгдэхүүний мэдээллийг оруулж байна. Нэгдүгээрт нь за А1 бүтээгдэхүүн гэдэг тийм. За тэгээд энэ нь болохоор ийм бүтээгдэхүүний тайлбар. За мэдээж энийг бас хэрэгэлдэг байнгын хэрэглэгчдийн илүү хариу өгөл тохиромжтой тийм ээ. Бүтээгдэхүүний нэр, бүтээгдэхүүний тайлбар. За тэг хэрэглэгчийн мэдээллийг авах санал асуулга учраас утасны дугаарын мэдээллийг авъя, мэйлийн мэдээллийг авъя. За оршин байгаа хаяг байршил авч болно, төрсөн өдөр авч болно, хүйс авч болно. За ажил хийдэг ажил, за ажилдаг байгууллагын талаар мэдээллийг авах боломжтой. За тэгээд мэдээж одоо тухайн мэдээлэлтэй холбоотой асуултуудаа оруулна. За А1 гэсэн бүтээгдэхүүн, энэ бүтээгдэхүүний товч тайлбар. За энэтэй холбоотой асуултуудаа оруулж өгнө тий. Та манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй гэт. За ер нь бол товчхон богино хариултаар хариулна гэсэн үг тий. За энэ дээр за тэгээд хэр удаан хэрэглэж байна вэ? За гэх мэтлэн ийм асуултуудаа оруулчихна. За формын харагдах байдал нь ямар хэл дээр байх вэ? Мэдээж стандарт англи хэл дээр байна. За тэгээ ямар нэгэн privacy policy буюу одоо нууцлал хамгаалалттай холбоотой. За тэгээд тухайн компани дүрм журам, ёс зүйтэй холбоотой мэдээлэлүүд байх юм бол холбоос линкүүдийг энэ дээр хуулчихна. Веб холбоос линк энэ байхгүй бол чиглэх шаардлагагүй болчихно. За тэгээд энэний асуултууд нь бол богино хэлбэрээр явагдаж байгаа. За ингээд үндсэн санал асуулгынхаа формын эхний хэсгийг буюу хэлбэрээ тодорхойлчлаа тийм ээ. За энэ дээр тухайн одоо сурчлагынхаа талаарх товч тайлбарыг оруулж байна тийм. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх санал асуулга. За тэгээд энэ дээр одоо санал асуулгад хамрагдана гэд. Тэгээд мэдээж sign up авах хэвээр одоо тухайн
холбоостой веб рүүгээ ч гэдэг юм уу холбоос сувгууд руугаа бүртгэл хийж орж байгаа учраас sign up байна. Хэрэглэгчийн бүртгэл хийгдэж байгаа учраас за тэгээд аудиенс болон зорилттой хэрэглэгчийн оновчлол за тэгээд тухайн өдөрт зарцуулагдах төсөв за минимум баж $7 гэж юм тийм ээ энэ төрлийн аргагүй хэрэглэгчийн юм мэдээлэл авч байгаа учраас тэгээд тухайн өдөрт засуулах төсөв за бусад тохиргоонууд маань ингээд хийвэрэй байна. За сурчлагаа маань үндсэндээ л иймэрхүү байдлаар харагдаж байна. За ингээд энэ төрлийн сурчлагаа хийгээд промот нөгөө дарснараа тухайн сурчлагаа маань идэвхжинэ гэсэн. За анхаарал хандуулсанд баярлалаа.